аз жаргалтайгаар ашигтай хобоццгой өрөөтэй 3 найзын чөлөөт подкаст. За сайн бацгаана уу. Өнөөдрийн Let's Hope Baz подкаст маань эхэлж байна. Хараа бид нэр тэтгэлгийн талаар ярилцах болно. За тэгээ өнөөдөр би Дона байна. Зэндүх байна. Үлзээ. За бид гурван энэ подкастыг явуулах болно. За тэгээд эхний асуултаа эхлэхээс өмнө яагаад энэ подкастыг хийх болсон талаараа ярилцъя. Тэгээ бид гурав болохоор ерөнхийдөө аль нь гуруулаа тэтгэлгээр сурж исэн. Тийм түүхтэйсэн. Тийм болохоор тэрийг бас сонирхож байгаа хүмүүстэй хуваалцъя гэж бодсон байгаа. За тэгээд үлзийгээс эхлэе гэж бодлоо. Яг ямар тэтгэлэг авч суралцаж байсан бэ? Би болохоор бүгд 8 Солонгос улсын Yonsei их сургууль нийгмийн эрүүл мэндийн чиглэлээр мастрын хамгаалцаад ирсэн. За тэтгэлэг маань болохоор Койко гэдэг олон улсын байгууллага, Солонгосын олон улсын байгууллагын тэтгэлэг байсан. За энэ тэтгэлэг нь болохоор хүн төрийн албаагч нарт ерөөхдөө санал болгодог тэтгэлэг байгаа. За тэгээд тухайн үед болохоор би хавдар судлаач их хэмж мэргэжилтэй. Тэгээд тухайн үед болохоор би хавдар судлалын үндэсний төвд бол ажилладаг байсан. За тэгээд тийм болохоор энэ scholarship-ийг авах бол эхний шалгуур маань бол ерөөхдөө төрийн албаагч байх шалгуур байсан. Тэгээд тэр шалгуурын дагуу тэгээд агуу нэг юуныхаа scholarship-ийг мэдсэн арга маань болохоор айгу нийтдээсэн Facebook зүгээр ингээд scroll-ийг явжсэн чинь Койкогийн тэтгэлэг байдаг гэд юу явжсэн ахгүй мэдээлэл. Тэгэл тухайд айгу их ажилтай зүгээр нөгөө save дарчаад save-лчээл за дараа нэг нээж үзэндээ гэж явжсэн чинь бүр мартцсан. Тэгээд нэг өдөр манай гिच над руу хүйе үлзээ энд нэг юм тэтгэлэг яваад байгаа юм байна штэ. Чи юу ахгүй мүү үзээд алдахгүй мүү гэдэг хийнөө би одоо бараг л дедлайн нь болчихжээ бараг амжихгүй байх гээд тэгээд бэжсэн чи манай их чаргүй юмнууд чинь бараг бэлэн байгаа чинь явуулчаач гээд тэгээ бараг 2 хоногийн дотор материалуудаа бэлдээд тэгээ хамгийн сүүлийн өдөр нь авчихсан. Тэгээ нэг хамгийн азтай нь болохоор би хамгийн түрүүнд болохоор ер нь юмд бэлэн байдал гэдэг юм айгу чухал юм байна гэж бодсон. Хэрвээ та чи хин нэгэн гадаадд сурыг тэтгэлэг авъя гэж бодож байгаа бол ерөөхдөө бичиг баримт ерөөхдөө нөгөө нэг юм тэтгэлэг авахд нөгөө нэг шаардлагатай материалууд гэдэг лист бол нэг ганц хоёрын юмараа л өөр байдаг болохоос биш ерөөхдөө бол нөгөө нэг бүрдүүлэх материал чинь адилхан байдаг учраас тийм материалууд нөгөө нэг бэлэн байж байгаа юм бол чамд илүү хялбар байна. Хичнээн ингээд нөгөө нэг цагт болсон байсан ч гэсэн би өмнө нь 2016 онд Солонгосын Асан гэдэг имлэг дээр 1 сарын дадлага хийх бас тийм мөнгө дадлага хийх өөрөө тэгтээ тэгтээ даагаад бусад юм нь одоо хоол тэгээд нөгөө нэг байр тэгээд сургалтын төлбөр фри тийм тэтгэлэг гэх юм уу тийм авч ирсэн байхгүй. Тэгээд тэгэхэд нөгөө нэг ашиглаж байсан юмнууд ерөөхдөө байсан болохоор 2 хоногийн дотор бол амжаад өгсөн гэж бодож байна. Тэгээд манай scholarship ерөөхдөө ямар үе шаттай эхлээ явдаг талаар нь Койкогийн scholarship-ийн талаар ярив. Үе шат нь болохоор эхлээд болохоор нөгөө нэг Койко дээрээ материалаа хүлээлгэж өгнө. Одоо тухайн улсынхаа Монгол улс одоо сууж байгаа Койкогийн офс дээр өөрийнхөө тэр тэтгэлгээ зарлагдахаар бол материалаа аваач өгөх. За тэгээд тэтгэлэг маань болохоор ерөнхийдөө зар нь бол айгүй ихт эхэлдэг. Бараг л 2 сар ч юм уу 1 сарын сүүлээс эхлээд Койко бол өөрийнхөө Facebook пэйж дээр ерөнхийдөө аккаунт дээрээ зарладаг. Тэгээд бүх улсын байгууллагууд руу мөн явуулдаг байгаа. Тэгээд хамгийн ихэнд бол та материалаа бүрдүүлээд тэгээд Койко дээр бол өөрийнхөө материалыг бүргэж өгөх хэрэгтэй. Тэгээд материалаа нөгөө Койко дээр тэр чинь нөгөө ревю хийгдээд хэрвээ таны бүрдүүлсэн материал чинь тэр хүмүүсийн шаардлагатай тэнцэж байгаа юм бол Койко дээр дараа нэг 7 ч юм 14 хоногийн дараа дууддаг угаасан мэйлэр
Тэгэнгүүт Тэгэхээр дээр очиж нөгөө ярилцлаганд ордог байхгүй юу? аха койко сан нь болохоор Монгол төвтэй гэсэн үг Тийм байгаа. Тэр нь болохоор нөгөө нэгдүгээр сургуулийн хүртэл Lemses Plaza гэдэг штеп. Тэрний хоёр давхарт бол Монгол дахь койко бол ажилладаг. За тэгээд юугаа өгчлөө, материалаа өгчлөө. Тэгээд койко хэрвээ материалыг чи хүлээгээд авчих юм бол ярилцлаганд дууддаг. За тэгээд эхний ярилцлага бол койкогийн ажилтнтай бол ярилцлага хийдэг. Тэгээд ерөнхийдөө бол койкогийн ярилцлага бол ер нь очиод юу сурах юм те ирээд сурсан зүйлээ яаж хэрэгжүүлэх юм гэдэг талаар бол асуудаг. Тэгээд тэрний дараа хэрвээ койкогийн ажилтнтай ярилцаад та ярилцлагандаа тэнцчих юм бол таны материалыг сургууль руу чин бол явуулдаг байгаа. За тэгээд сургууль руугаа явуулаад сургууль дээр мөн бичиг баримтын чинь шалгалтандаа тэнцчих юм бол Skype-аар юм уу утсаар сургуулиас чинь ярилцлага авдаг. Би бол Skype-аар койко дээр ирээд Монгол дахь койко дээр ирээд ярилцлаганд орж исэн. За тэгээд ярилцлага болохоор сургуулийн ярилцлага болохоор койкоогоос бол арай илүү юм өргөн хүрээний. Тэгээ 3 хүнтэй тийм сургуулиас чинь өөр цаанаас нь томилогдсон тийм хүмүүс бол профессорууд ерөнхийдөө ярилцлагыг авдаг. Тэгээ надаас бол ерөнхийдөө бас л адилхан яаж сурах юм, тэгээ юу сурах гэж байгаа, study plan чинь юу юм. Тэгээд яаж энийг сурч ирчээд чи Монгол улсдаа ямар хувь нэмэр оруулах юм гэдэг талаар маш их асууж ирсэн. Тэгээд мөн гэр бүлийн статус асууж ирсэн. Яагаад тэгэхээр нөгөө нэг суралцж байгаа хугацаанд гэр бүлээ аваачих бол хориотой байдаг. Болохоор нөгөө нэг гэрээсээ хоол хүүхд баг жоох хүүхдтэй бол хүүхдээсээ хоол удаан хугацаар явж чадах уу ч юм уу тиймэрхүү асуулт асуудаг. Тэгээд дараа нь болохоор нөгөө нэг манай сургуулийн нэг соёл нь болохоор заавалчгүй гадаад оюутнууд нөгөө нэг өөр улсын оюутантай мөн нөгөө нэг цуг амьдрах тийм ёстой байдаг. Илүү болсон өөрсдийнхөө өөр улсын multi culture гэдэг шүү дээ тий. Би энийхээ соёлыг нөгөө сурах хүндлэх гэдэг утгаараа өөр улсын одоо хүнтэй оюутантай амьдарч чадах уу гэдгийг ч юм уу асуудаг. За тэгэл ерөөхдөө гайгүй ярилцлага нэг 15-аас нэг 25 минут ч юм уу тиймэрхүү хугацаанд болж өнгөрдөг. За өөр юу тэгэхээр нөгөө нэг одоо ярилцлагандаа гээл аппликейшн бүрдүүлж явахдаа бүгдийн солонгос хэл дээр хэлсэн үү? Агуу манай нөгөө койкогийн scholarship болохоор ерөөхдөө international scholarship учраас англи хэл дээр ерөнхийдөө хичээлээ үздэг. Тэгээ процесс нь бол англи хэл дээр явагддаг. Тэгээд одоо ингээд сургуулийн ярилцлаганд орчих штеп. Sorry юм асуух гэжсэн үү? Тэрийг нөгөө нэг дараа найз нь ярьд юм уу ингээд процессоо ярьчаад тэгээд нөгөө нэг юу байгаа штэ бүрдэлтэй материалууд гэдэг байгаа. Тэрийгээ тусад нэг ярьчт юм уу гэж бодоод байгаа байхгүй хүмүүс ойлгомжтой гэдэг утгаараа. За тэгээд нөгөө нэг сургуулийнхаа ярилцлаганд ороод хэрвээ тэнцчих юм бол койкогоос та ингээд тэнцлээ баяр хүргье. Дараагийн чинь нөгөө нэг scholarship-ийн чинь раунд нь болохоор medical check-up гэдэг нөгөө эрүүл мэндийн бас шалгалт өгдөг. Тэрийг нь болохоор бүр ингээд койкогоос цаанаас нь ингээд нөгөө нэг солонгос дахь нэг имлэг сонгоод тэр имлэг нь болохоор ингээд Монгол улсын имлгүүдийг шалгаж агаад аль нэгэн 3 дугаар шатлалын имлэгийг санал болгодог байхгүй юу? Тэгээд тэр нь болохоор миний хувьд бол би 3 дугаар имлэг дээр очиж намайг 3 дугаар имлэг дээр очиж medical check-up хийлгээрэй гэсэн учраас тэнд очиж бол бүх төрлийн шинжилгээг өгчээсэн. Тэгээд ингээд дуусны дараа medical check-up-аас хойш бол нэлээд удаан ерөөхдөө миний хувьд бол амар хамгийн удаан хүлээсэн нь бол ингээд бүх ерөөхдөө даваануудаа даваад medical check-up хийгээд өөрөө эрүүл гэдгийг мэдж байгаа хэрнээ нөгөө хариу ирэхгүй удаад исэн болохоор яасан бол гэх амар айдтайсэн үе нь бол хамгийн айдтайсэн үе нь. Тэгээд ерөөхдөө нэг 3-7 хоног болд юм аа. Тийм нэг 2-7 хоногоос 3-7 хоног болдог. Тэгэл хамгийн сүүлийн нөгөө нэг тэнцсэн гэдэг хариучин нэг 7 сар нэг 4 сарын ихээр эхлээд 7 сарын наадмын өмнөх нь дуусдаг байхгүй ерөөхдөө процесс. Тэгэхээр нэг
3 сар орчим юм уу да тий. Процесс ерөөхдөө 3 сар орчим үргэлжилдэг. За тэгэл хэрвээ medical check-up-та тэмцэх юм бол тэгэл ерөөхдөө scholarship авчиж байгаа гэсэн үг байхгүй юу? За одоо Синдухигээс яг ямар улсын ямар сэтгэлийг хамрагдчихсэн бэ? Бас яг одоо бүртгүүлэх процесс нь ямар байсан талаар асууя. За би бүгд амьдах Хятад ард улсын тэтгэлэгт хамрагдсан. Тэгээд миний мэрэгжил болохоор би хэрэглээний хэл шинжилгээний мэрэгчлээ. Тэгээд яг мастраас сурах байсан мэрэгжил маань болохоор угсаатан хэл шинжилэл гэдэг мэрэгчлэр мэрэгчлэлээ мэрэгшүүлэх зорилготой байсан. Тэгээд бүгд амьдах Хятад ард улсын тэтгэлэг болохоор ер нь бол жил болгон 2 сарын эхний 7 хоногоос 2 сарын сүүлийн 7 хоног хүртэл үргэлжилдэг. Гэхдээ энэ жилийн хувьд бүр 11 сард маш эрт эхэлсэн байгаа. Тэгэхээр бас тэтгэлэг хамрагдахыг хүсэж байгаа хүмүүс маань бас боловсролын яамны сайт дээр байн хараад тэтгэлэг зарлагдчих уу гэдгийг нь харж авах хэрэгтэй. За тэтгэлгийн процесслороо эхлээд бүгд тухайн засгийн газрын тэтгэлэг маань Монгол улсын боловсролын яамтай хамтардаг учраас яамнаас бэлдэж өгсөн сайтанд эхлээд одоо тэтгэлэг горилгч маань өөрөө бүртгүүлэх шаардлагатай. За тэн дээр болохоор юу оруулах вэ гэхээр өөрийнхөө товч мэдээллүүдийг за тэгээд хэлний оноо болон бусад шаардлагатай гэсэн дипломны хуулбар, чэд, зураг зэрэг мэдээллүүдээ оруулдаг байгаа. За ингээд мэдээлэл оруулангууд автоматар материал баталгаажуулалт гэдэг үйл явц эхэлдэг. Энэ маань болохоор чиний оруулсан тухайн мэдээллүүд маань үнэн зөв бодтой. За тэгээд дээр нь хуурамч биш эсхийг нь элчин сайдын яам боловсролын яамтай хамтраад шалгадаг гэсэн. За тэгээд тэр шалгах процесс нь болохоор ихэвчлэн шүтээс дээр л хийгддэг байгаа. За тэгээд үүний дараа шууд шалгалт эхэлдэг. Шалгалт нь болохоор хятад хэл болон англи хэл гэсэн хоёр хэл дээр бол шалгалтаа авна. Зөвхөн одоо өнгөрсөн жилээс ахуулаад дандаа хятад хэлээр заавал шалгалт өг гэдэг ийм журам гарсан учраас хятад хэлгүй оюутнуудын хувьд жоохон хүндрэлтэй болсон. Тийм учраас хятад хэлээр мастрын зэрэг буюу докторийн одоо зэрэг горилохоор суралцахыг хүсэж байгаа хүмүүсээ бүгд хятад хэлний анхан ба түүнээс дээш шатны мэдлэгтэй байхыг бол шаарддаг болсон. За тэгэхээр одоо оноо HSK өгнө гэсэн үг тийм ер нь бол HSK 5 ба түүнээс дээш зэрэгтэй байвал тэтгэлэг авчаад сургуулиугаа материал явуулах үед давуу эрэхтэй гэсэн үг. Өөрөөр хэлбэл сонгох магадлал гэсэн үг. Тэгээд шалгалтын хувьд болохоор за миний хувьд авч үзэл надад их амархан шалгалт байсан. Тэгээд HSK 4 ба 5-аас хольж орж ирсэн тийм шалгалт. Тэгээд англи хэлний ч гэсэн бас их амархан их сургуулийн англи хэлний шалгалттай яг дүүцгөөц тийм шалгалт орж ирсэн. За тэгээд үгийн болон үгийн сан тэгээд их уншаад түүнэндээ хариулах гэсэн ийм үе шатуудтай. Хятад хэлний ч гэсэн дүрм, үгийн сан, их уншаад хариулах гэсэн ийм үе шатуудтай байгаа. За тэгээд эдгээр шата нийтдээ 90 минут үргэлжилдэг ийм шалгалтаа өгөөд хариу нь болохоор 7 хоногийн дотор гардаг. Автоматар шаблон дээр ингээд бүгдчих учраас 7 хоногийн дотор хариу гарна. За тэгээд 7 хоногийн дараа хариу гарангууд шууд ярилцлагын шат эхэлдэг. Ярилцлагын шат нь болохоор бас шууд 7 хоногийн дараа автоматар шууд эхэлчихэж байгаа. За тэгээд ярилцлагын шатнд болохоор оюутнаас одоо тэтгэлэг горилогч оюутнаас нийтдээ 3 янзын асуулт асуусан. Асуухдаа 2 нь хятад хэл дээр, 1 асуулт нь англи хэлээр орж ирсэн. За тэгээд нэмэлтээр тухайн оюутан үнэхээр дажгүй хариулаад байвал ярилцлага авж байгаа багш нар болон боловсролын яамны ажилтнууд нэмэлтээр одоо нэмэлт асуултуудыг асууж тухайн оюутантай ярилцдаг байгаа. За тэгээд энэ дээр мэдээж хятад хэл мөн зайлшгүй шаардлагатай хэдий тухайн горилогч тэтгэлэг горилж байгаа хүүхэд маань эхний юун дээрээ шалгалтын дээрээ хятад хэлний шалгалтыг буудаад ч хамаагүй давчлаа гэж бодоход хоёр дахь шатн дээр зайлшгүй хятадаар ярих шаардлага гарна. Тэгэхээр энэ үед хэрвээ хариулж чадахгүй бол мөн л тэтгэлгээс одоо тэтгэлэг горилох энэ явцаас хасагддаг. За ийм тохиолдлууд бол зөндөө байгаа. За тэгээд ярилцлагын дараа бол нэг 12 хоног бол хүлээд юм байлаа. Яг хариу гаран гартал 12 хоног хүлээгээд
Тэгээд элчин сайдын яамны гадаа яг хариуг нь зарлалт юм билээ. Эдгээр оюутнууд ийм кодтой оюутнууд тэтгэлэг авсан гэдэг. За тэгээд би болохоор 12 хоногийн дараа яг тэр тэтгэлгийнхаа хариугаа тэнцнээ ол мэдсэн. За тэгээд энэ явцсан мэдэнгүүт тэр нэг дэх өдөр болгон зарлаад 5 дахь өдөр шууд тэтгэлэгт горилж байгаа оюутан яаж сургуулаа сонгох, ямар процессор одоо тэтгэлгийн одоо хорооны албан сайтад бүртгүүлэх вэ гэдэг зааварчилгааг нь өгдөг. За тэгээд сайтаа бүртгүүлээд болцсон бол одоо 3 сургуулиуд сонгох хэрэгтэй байгаа. Тэгээ 3 сургуулиас хариу эртэл 8 сарын эхний 7 хоногийн хүртэл чимээгүй хүлээдэг байгаа. За тэгээд яг ингэж явах явцдаа манай үлзэгийн сая яг хэлсэн тэр нөгөө 3 дугаар шатлалын эмнэлэгт очиод шинжилгээ өгнө гэдгийгсэн яг тэр шиг бол одоо шинжилгээг бол мөн адилхан өгнө. Бүгд амьд Хятад ард улсын засгийн газраас бол манай оюутнуудын хувьд 1-р эмнэлэг дээр одоо шинжилгээг өгөөрэй гэж зөвлөмжийг өгдөг. Тийм учраас би болохоор 1-р эмнэлэг дээр очиод шинжилгээг өгсөн. Тэгээд тэр шинжилгээний материалыг тэр сайт дээрээ бас оруулдаг. За процесс нь бол ер нь бол ингэж явдаг байгаа. Процесс нь яг үлцгийн ярьсантай баг ижилхэн. За койкогийн тэтгэлгийн хувьд болохоор нэг байгууллагын одоо нэрмжит гэх юм уу байгууллагын scholarship учраас койко болохоор нэг хүмүүсийнхээ материалыг бүрдүүлэл чи өөрөө материалаа бүрдүүлэл өгчих юм бол койко бүх тэрний дараагийн бүх процесс буюу сургууль руу чи явуулах тэгээд сургуультаа чи ярилцлаганд орох өдрийг товлох ч юм уу бүх зүйлийг болохоор койко чамд төлөвлөөд ингээд өдрийн чинь цагийг чинь сонгоод өгчдөг учраас материалаа маш зөв тэгээд бүрэн бүрдүүлээд өгчих юм бол өөрөө ямар нэгэн вебсайт руу апплод хийдэг ч юм уу аль эсвэл өөрөө ямар нэгэн ийшээ сургууль руугаа мэйлддэг ч юм уу эсвэл шуудангаар явуулдаг ч юм уу тийм зүйл бол хийхгүй. Тийм нэг даваатай гэх юм уу арай илүү амар хэлбэр гэх юм уу да. Миний хувьд болохоор бүгд амьд Хятад улсын засгийн газар өөрсдөө тусдаа сайттай тэтгэлгийн хорооны тусдаа сайт гэж байгаа. Тэр сайт дээр бүх материал болон мэдээллүүдээ апплод хийгээд оруулцдаг байгаа. Тэгээд мэдээлэл сургуулиугаа очихдоо тэр зүйлсээ бүгдийг бариад очвол зүгээр. Өөрөлдөл оригинал бариад очвол зүгээр гэдэг. Тийм үү. Миний хувьд болохоор тийм юмудаа бол материалуудаа өгтөө нөгөө нэг натратаар батлуулаад өгсөн учраас цаасаар явсан маа шүү дээ тий. Тийм болохоор нэг эндээс явахдаа бол өөрийнхөө материалуудыг бол авч ирээрэй ч юм уу авч ирэх ёстой тийм шаардлага бол байгаагүй. За би болохоор Хятад улсад яаж тэтгэлэгтэй суралцах талаар ярив. Хятад улс нь болохоор тэтгэлгийн хувьд бусад орн шиг засгийн газрын тэтгэлэг гэж байдаг юм байна. Нөгөө засаглалтын мужийн засаглалтай учраас муужаараа тэтгэлэг өгдөг. Гэхдээ нөгөө тэтгэлэг одоо авах шанс нь бол айгүй өндөр гэдэг. Бараг одоо 100-аас 80% юм уу тий. Тэгээд яг тэтгэлэг нь юун дээр үндэслэж өгч байгаа вэ гэхээр тэгээд тэтгэлгээ болохоор юун дээр үндэслэж өгч байгаа гэхээр ерөөсөө Италийн бүх иргэнд тэгээд дээрэс нь жоохон буураа орны одоо манай монголчууд тий хөгжлөөрөө буураа орны хүмүүс зориулж тэтгэлгээ өгдөг. Тэгээ гол үндэслэж байгаа юм нь болохоор ерөөсөө эдийн засгийн юу шалтгаан. Тэгээд жилийн гэр бүлийнхэн жилийн орлого 23,000 еврогоос доош бүх орлоготой хүмүүс баг. Гэхдээ яг мэдээж бүр тийм амар өндөр тэтгэлэг бол биш л дээ. Одоо жишээ нь 23,000 евроны жилийн орлоготой гэр бүл ах юм бол одоо нэг жилийн 2,000 евро ч юм уу тий өгдөг стипенд маань. Жилийн үү? Тийм бага байгаа байхгүй юу? Европ амьдрахад бол бага. Тийм ээ тий. Тэтгэлэг гэж үзээд байгаа тэрийг тийм. За тэгээд тэр дотроо болохоор ингэж байгаа надад яг таалагдж байгаа юм болохоор ерөөсөө нас хамаагүй. Тэгээд яг нас нь нэг 33-аас дээшээгээ болоод ирэхээр шанс нь жоохон багасдаг. Гэхдээ нас бол хамаагүй. Тэгээд дээрээс нь нөгөө нэг
хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст аягүй сайн давуу талаа өгдөг. Тэгээ 3 дахь нь болохоор бүр одоо хоригдож байгаа хүмүүст бас ингээ зайны сургалтанд зориулж тэтгэлэг болгодог. Тэр аягүй таалагдсан. Тэгэхээр ерөөсөө хүн болгонд ямар ч ялгуурлан гадаас байхгүй юм тий. Тийм байхгүй тийм. Тэгээд тэтгэлэг нь болохоор ингээд дотроо ингээ 3 үндсэн хэсэгт хуваагдаж байгаа. Эхнийх нь болохоор сургалтын тэтгэлэг. Тэгэхээр угаасаа нөгөө нэг сургуулийн төлбөр бас юм. Яг одоо тэдэн төгрөгийн сургуулийн төлбөр гэсэн юм байхгүй. Тэр нь бас нөгөө нэг хүмүүсийн өрхийнх нь орлогод нь хамааруулж за одоо энэ гэр бүл иймэрхүү төвшөнд байт юм байна. Тэгэхээр одоо нэг 40000 евроны жилийн сургалтыг танд бол төлөхөөр олгож байна гэдэг. Нөгөөдг нь араа баг авах юм бол танд 400 евроны сургалтын төлбөр энэ жил төлөвлөхөр ингээд өөр юм лээ. Хүн болоод тэгэхээр бас айгуу даваа талтай санагдсан. Тэгээд нэгтгэн нь болохоор угаасаа сургуулийн төлбөрийг төлөөд өгч байгаа. Тэгээд гэр нь хэрвээ одоо Европоос бүр хол идэхтэй одоо монголч юм уу тийм хол байдаг хүмүүс зориулаад дотор байрны эсвэл болвол дотор байртай одоо ойролцоо төвшний төлбөртэй тийм нөгөө орон сууцны тэтгэлэг. Тэгээд хоёр дахь нь болохоор хэрвээ гэр нь одоо ойрхон байдаг Итали дотор байдаг гэхдээ ингээ аюу хол тий аслагдсан газар байдаг болвол тэрнээсээ арай жоохон баг одоо нэг явах нөгөө унааны зардлахгүй юу нэг ёсны нааш цаашаа явах тийм тэтгэлэг өгч байгаа. Тэгээд гуравт нь болохоор зүгээр ингээ бүр яг энэ хоттой амьдардаг ийм гэр нь хол байдаггүй хүн байх юм бол сургалтын тэтгэлэг гэж бас нэг тийм бага хэмжээний тэтгэлэг олгох юм биш. Гоё. Тэгээд бүртгүүлэх явцсан одоо ямар вэ гэхээр Монголоос болохоор ингэдэг хамгийн түрүүнд өөрөө эхлээд сургуулаа судлан мэрэгжлийнхаа дагуу тэгээ Итали сургууль судлах аюу амархан юм байна. Ягаад гэвэл тийм олон сургууль байдаггүй. Ерөнхийдөө нэг мужид бол одоо нэг 2-3 л улсын сургууль байгаа. Тэгэхээр аюу ойлгомжтой. Тийм байна тийм. Тэгээ сургуультаа хамгийн түрүүнд сургуультаа материалаа явуулна. Тэгээ хоёрт нь нөгөө нэг мууж руугаа одоо би энэ сургуульд ингээ аплай хийж байгаамаа гэсэн өргөдлөө явуулна. Тэгээд дараа нь энд Италидаа ирээд шалгалт өгнө. За. Тийм тэгээ шалгалт болгоно бол өөр шүү дээ. Тэгэхээр заавалчгүй Итали хэлтэй байх ёстой гэсэн үг. Тэр нь болохоор программаас хамаарна. Зарим програм нь англи хэл дээр, зарим програм нь Итали хэл дээр юм. Тийм тэгээд яг тухайн сургууль мэргэжил нь ямар төрлийн шалгалт шаардах вэ гэхээр мэдээж хэрэг хэлний шалгалтай нь аль хэл дээр ах юм. За тэгээ хоёрт нь болохоор нөгөө нэг Еш гэж өгдөө штэ тий. Тэрэн шиг бид нар тийм мастер гэдэг юм билээ тийм. Тэгээ сургуулиасаа хамаарсан одоо нөгөө ерөнхий төвшний одоо баг нөгөө ерөнхий төвшнийхөө нэг хүртдэг бол унцах юм шүү. Тэгээ мэдээж хэрэг мастерт олчихгүй шүү дээ. Мастер чинь нөгөө бакалаврын төвшнийхэн тийм шалгалтууд орж ирнэ. За. Тэгээд энэ хоёр шалгалтыг өгөө сургуультай тэнцсэн байх юм бол тэгээд ингээд цаашдаа тэтгэлээ өөрөө ингээд хөөцөлтөж авна. Гэхдээ бас мэдээж хэрэг тэтгэлэг юм чинь шалгуур нь бас өндөр хамгийн гол баах юм нь цаашдаа нөгөө нэг дүнгээ нөгөө он сурах хэвээр тэтгэлэг юм чинь мэдээж хөгжиж ирсэн тий. Тэгээд тэтгэлээ ингээд сар болгон бишээ семестр болгон эсвэл бол жил болгон баталгаажуулаад явна. Чадахгүй бол дараагийнхаа жилээс усгатна гэдэг ч юм тийм байна. За Солонгос болохоор бас тийм байгаа юу. За нэгэн тал бол тэтгэлэгтэй ингээд аплайдаад тэнцчихлээ. Тэрний дараа одоо тэтгэлгээсээ ингээд яах лүүс болох шалтгаан юу гэдэг вэ? Тийм ерөнхийдөө яг л адилхан сурлагын голч нь бол ерөнхийдөө за 70-аас доош 75-аас ч илүү доошоо байж болохгүй C гэсэн үг шүү дээ тий. Ерөнхийдөө гайгүй койкегийнх бол гайгүй. Би нөгөө нэг солонгосынх гэхээр айгүй олон тэтгэлэг байдаг учраас би бол зөвхөн койкегийн тэтгэлгээр л өөрөө явсан болохоор тэрийг ярина. Койкегийн тэтгэлэг бол харьцангуй гайгүй нөгөө нэг шаардлага багтай. Тэгээд дээрээс илүү олон нөгөө хөгжингөөсөн хүмүүсийг ялангуяа төрийн албан агч нарыг чадахжуулах гэдэг зорилготой учраас нөгөө нэг хүнийг тэгж амар дагамтанд оруулах нь бол гайгүй. Гэхдээ мэдээж сурлагын голччин бол
ядчил 75-аас дээш байх хэвээр. Тэгээд гол нь нөгөө нэг юу тийм л юм байдаг. Түүнээс нэг тийм амар юу ах юм бол заавал ч юм уу би бүх түн чинь тийм байх хэрэгтэй гэсэн шаардлага бол нэг байдгүйсэн. Гэхдээ мэдээж бүр амар муу сураал унаал яваад байвал мэдээж хасагдана л та. Тийм. Тэгтээ юм. Тэр тал дээр. Тэгэхээр болохоор мэдээж хятад ч өөрөө социалист улс байгаа. Тийм учраас нийгмийн итгэх гэдэг юм маш их хардаг. Дүнтэй яг ижилхэн хэмжээнд одоо ийм зүйл байгаа. Тэгэхээр нийгмээс зохиогдож байгаа буюу сургуулийн арга хэмжээнүүдэд бүгдэнд нь сайн оролцсон байх шаардлагатай. Тэгээл одоо гадаад оюутнуудын хооронд зохиог тестүүдэд бүгдэнд нь оролцсон байх хэрэгтэй ч юм уу те. Тэгээл дээр нь нөгөө нэг ихтгэл тавих. За тэгээл шинэ жилийн одоо баярын цэнгүүнд одоо жишээ нь оролцох ч юм уу тийм нийгмээс зохиогддог санд одоо олон нийтийн ажил аягуулсан хамт бол мэдээж дүнд нь айгүй их хэмжээгээр нөлөөлдөг. Тийм тэгээд мэдээж сурна мэдээж тэтгэлэг гэдэг бол онц сурдаг хүнд өгөгдөж байгаа зүйл. Тэгэхээр мэдээж сайн сурах хэрэгтэй. Тэгээд тэрийгэ дүгнэлт хийдэг жил болгоноор одоо дүгнэлт хийдэг байгаа. Тэгээд яг хэрвээ 9 сард хичээл гэсэн бол дараа жилийнхаа 5 сар гэхэд дүгнэлт хийгээд тэгээд энэ оюутан одоо цааш нь дахиад тэтгэлэг өгөх үү гэдгийг нь гадаад оюутны хариуцсан сургуулийн хилцэн өөрсдөө шийддэг. Тэгээд хэрвээ өгөхөөргүй бол шууд тэтгэлийн цуцлах үе шаттай орцуулах хэрэгтэй. Тэгээд жишээ нь цуцлахтаа бол эхлээд амжиргааныхан зарлалын цуцлана. За тэгээд санагдсан хүүхэд бол амжиргааны цуцлал юугаар цуцлсан бол тэгээд зөвхөн сургалтынхаа төлбөрийг төлүүлээд байна. Тэгээд мэдээж бүр ингээд голчин муудчвал бүр сургалтынхаа төлбөрөөс хүртэл цуцлагдах хэмжээнд бас хүрдэг. Тийм чанга юм тий. Гэхдээ ерөнхийдөө бол ингээд нөгөө тэтгэлэг яг авах процесс нь бол дөнгөж эхлэл байгаа шүү дээ. Тэгээд яг жинхэнэ яг нөгөө чухал зүйл нь тэтгэлгээ авсныхаа дараа эхэлдэг юм. Харин яг тийм санагдчихав. За тэгээд бид гурван ярьж байгаа тэтгэлийн талаар болохоор угаасаа вебсайт линкүүд байгаа. Тэр талаар яг дэлгэрэнгүй мэдээлэл авъя гэвэл тийшээ ороод судалж болно. Тэгээ хитрхийн урах гээд байгаа болохоор дараагийнхаа сэдв рүү оръё. За одоо энэ болохоор яг одоо нөгөө нэг тэтгэлгээ авсныхаа дараа сургууль дээрээ очиод яг нөгөө төсөөлж ийснээс бодит байдал зурж ийсэн үү, ямар нэгэн бэрхшээлтэй зүйл гарч ийсэн үү, тэр талаар ярилцъя гэж бодлоо. За хэн эхлэх юм? За тэнүүх би. Тэгтэг. За процессын үед эхлээд ярьсан дээр ярил тухайн сайт дээр нийтдээ 3 сургууль сонгодог гэж хэлсэн. За тэгээд элчин сайдын яамнаас бол нийтдээ 3 сургуулиасаа хамгийн ихэнд очих хүссэн сургуулаа нэгт бичээд тэгээд доош нь цугуулаад ирэмбээр нь цугуулж бичээрэй гэж зөвлөж ирсэн. За би болохоор сургуулаа яг ранкаар нь харж агаад хятад дотроо тэргүүлдэг гэсэн ихний 15 ч ихсдэг сургуулиудыг одоо оруулсан байгаа. Тэгээд мэдээж сайт дээрээс харахад ранк нь одоо айгүй өндөр байсан учраас сонгоод оруулсан. За тэгээд тэн дундаас миний ихний одоо 1-р хэсэгт бичсэн сургууль маань бол намайг 8 сарын эхний 7 хоногт сонгосон байсан гэдгээ бол би мэдсэн. Тэгэхдээ хариу нь аль хэзээ 5 сарын 12-нд гарсан байт юм байлээ. За тэгээд сургууль дээр очиход бол мэдээж дотор байрандаа орсон. Тэгээд гадаад оюутныхаа хэлцээр очиж уулзсан. За тэгээд сургуульд яг эхлэх үед яг миний мэрэгжлийн чиглэл яг зөвшсөн байгаа. Тэгээ өөрөөр хэлбэл яг миний маань зөв боловч мэрэгжлийн чиглэл биш ээ. Судалгааны чиглэл нь зөвшсөн байгаа. Хэдий миний яг сонгосон мэрэгжил маань зөв боловч судалгааны чиглэл нь огт таархааргүй болж таарсан. Тэгээд энэ тухай яг салбар сургууль болон гадаад оюутны хэлцээр очиод ингээд асуудал тэд миний study plan-ыг огт уншилгүйгээр намайг сонгож авсан байсныг бол мэдсэн. За тэгэхээр би оюутнуудад тэтгэлэг горилж байгаа оюутнуудад анхааруулж хэлэхэд сургууль чинь
үнэхээр уншсан үгүйг заавал мэйл бичиж асууж шалгаарай. Тэгээд тэднээс бас ингээд ярилцлага дээр авахгүй мүү гэж асууж байгаарай гэж бол зөвлөж байна. Ингэж очисон зөндөө олон оюутнууд яг оюутнуудтай би яг тэр сургуульд бол таарсан Казахстан, Узбек, Орос тэгээд нэг оюутнаас таарсан. Тэгээд тэд бол бүгдээрээ яг мэрэгжлийнхэн чиглэл нь нэгт зөрсөн. Зарим нь яг надтай ижилхэн судалгааны чиглэл нь зөрсөн оюутнууд байсан. Тэгээд мэдээж яг зурган дээр шиг ч юм уу эсвэл яг харж ийсэн шиг боддоор бол үнэхээр гоё анги танхимдаа сургууль байсныг бол мэдээж өгүүлэх нь ярих нь бол зүйтэй. Тэгээд яг гэхдээ яг тэр өнгө дүрсэнд нь хуурдахтай биш бас тэр ранкнд нь бас бити бас ингээд тэр ранкнд хэтэрхийг ачаал бити өгөөсэй гэж бас тэтгэлэг гаргаж байгаа оюутнуудад бас зөвлөмөр байна. Яагаад тэгэхээр тэр ранк бол зүгээр л хятадын дотооддоо өөрсдөө гаргасан тэр ранк байгаа. Тэгээд тэр сургууль хамгийн гол нь ерөөсөө тухайн гадаад оюутнуудын стати планыг нь огт уншилгүйгээр шууд маш олноор нь илсүүлээд авчдаг. Тийм учраас нөгөө гадаад оюутан айгүй ихтэй байдаг гэдэг тэр үзүүлэлтээрээ ранк нь айгүй өндөрч чагсаад байсныг нь би дараа нь мэдсэн л дээ. Тэгэхээр тэр ранкийг бас харахтаа ч гэсэн бүх талын шалгууруудыг нь маш сайн харах хэрэгтэй. Зөвхөн тэр хэдий сургалтынхын чанар нь сайн байж болно, гадаад оюутан олноор нь илсүүлд авдаг байж болно. Гэхдээ мэдээж тэр илссэн оюутан болгонтой ядаж нэг оюутан ч юм уу урьдчилаад холбогдвол зүгээр юм байна гэж бол би оюутнуудаа зөвлөж байна. Стати планыг уншаагүй хүмүүс сонгох бол амар адил. Явцсан ч хамаагүй юм өөр болсон тий. Ер нь бол яг энэ тохиолдолд бол яг энэ бол тухайн сургуулийн одоо дотоод систем дата агаагаас гадна бүгд амьд хятад ард улсын боловсролын систем тэр чигтээ ер нь бол баг зэргийн ийм гадаад оюутан руу хандсан системийн жоохон алдаатай байгаа гэдгийг ер нь бол миний сургуулиас гадна өөр их сургуулиудад сурч байгаа бүх монгол оюутнууд бас мэдж байгаа. Тэгэхээр өөр комент бас хэлэх баг. Тэгээд яг ийм асуудалтай тулгарсан Өвөр Монголын их сургуульд тулгарсан их сургууль суралцж байгаа оюутанд монгол оюутанд тулгарсан бас асуудлыг би бас саяхан бас сонссон. Тэгээд өнөөдөр Дона чи харсан бол нөгөө Instagram дээр нэг гэрэл зурагчин бүсгүй яг тийм яг нөгөө асуудал яг амар асуудалтай тулгарсныг бас бичсэн байсан шүү дээ. Тийм. Ер нь яг тийм асуудал айгүйх байдаг юм шиг санагдаж байна. Тэтгэлэгтэй холбоотой. Тэгээд айгүйх зүгэрдэг тий. Яг тийм байгаар ерөөсөө тэр нөгөө нэг оюутныхаа асуудлыг ерөөсөө авч хэлцдэг. Тэгээс болоод юм асууж. Тэр тэгээ бас нөгөө улсынх нь өөрсдийнх нь дотоод системтэй холбоотой гэж магадгүй байх л та тий. Яг тэр бид одоо чи миний очисон газар бол хятад тэр гэрэл зурагчин бүсгүй очисон газар бол Орос байсан шүү дээ. Үлзий ямар хөө байсан бэ? Ерөнхийдөө бол миний хувьд бол нэг амар тийм зөрүүтэй зүйл байгаагүй гэж болно. Сургууль бол манай сургууль бол Янсан их сургууль 1885 онд байгуулагдсан. Тэгээд жилийн түүхтэй тэр утгаараа тэгээд Солонгос улс маань сүүлийн үед бол дэлхийд угаасаа хөгжлөөрөө тий бүх зүйлээрээ л ерөнхийдөө бол хүч туран гарч ирж байгаа улсуудын нийт. Тэр утгаараа ерөнхийдөө сэтгэлгийн хувьд тэгээ дээрэс нь хариуцлага тэгээд нэг анх сэтгэлэг зарлахтаа хэлжсэн ч юм уу ингэн тэгнэ гэжсэн бүх юм л ерөөхдөө ойролцоо нэг хайхтар бол амар урам хугарамаар зүйлүүд бол харцангуй бага байсан. Тэгээд яачснээ дотор байр бол айгуу чухал штэ тий яг л тэр сурж авах хугацаанд сурах болон амьдрах нөхцөлийн бүрдүүлсэн байртай байна гэдэг маань ерөөхдөө бол айгуу чухал гэж бол надад санагддаг. Тэгээд манай байр бол маш шин цэвэрхэн тэгээд айгуу тухтай дулаахан ийм гоё Солонгостой нөгөө хамгийн сүүлд баригдсан дотор ариусан болохоор ер нь бол айгуу бариусан. Тэгээд бусад сургуулиудад очисон хүүхдүүдийг сонсохоор бас жоохон
дотор байрны асуудалтай тэрнээс болоод жоох стресстэй ч юм уу тийм юм бол байсан. Нэг манай дотор байранд болохоор нөгөө галтгоо гэж байдгүй. Яг галтгоонда бүр нөгөө манай ангийнхан чинь 11 улсаас ирсэн 20 хүн гэхээр амар олон улсын хүмүүс. Тэгээ нөгөө хинхэн нөгөө нэг өөрсдөө хоол нөгөө солонгосч амар халуун ногоотой хоолтой болохоор нөгөө өөрсдөө хоолоо хийж идэхгүй бол нөгөө янз янзын улсаас ирсэн хүмүүс чинь нөгөө хоолнд нь басгүй монголчуудтай болохоор харцангуй гайгүй. Солонгос хоол идээд сурцсан ч юм уу тийм болохоор галтгоо хүсээд манай ангийнхан тэгээд сургуулийн асуудлын болохоор ерөөхдөө яагаад хэрэгтэй энэ дээрээ гэдгийг сонсож байгаа л тэгээд биднэрт бол галтгоо гаргаж өгч ийсэн. Оюутнуудынхаа юу гэдэг их ашиг ч юм уу тэр шаардлага нь хэрвээ зүү зохистой тийм байх юм бол ерөөхдөө тэрийг аль болох шийдэж өгөх талаас нь ажиллах. Тэгээд зүгээр яг хувь хүний хувьд зүгээр тулгарч ирсэн сурахтай холбоотой ч юм уу нөгөө унган англи хэлтэй хүн биш байсан учраас очиод эхний нэг сар бүр яг амар санагдал бүр буцдаг юм билүү гэж бодогдоод ер нь бол хэцүү нөө манай ангийнхан ч нөгөө нэг англи хэлтэй улсаас ирсэн хүмүүс байсан учраас айгуу нөгөө хоцрогдол багтай хичээл номоо айгуу сайн ойлгодог ч юм уу хичнээн ингээл нөгөө нэг англи хэл үзээл ингээл ажил дээрээ хэрэгэлдэг байсан ч гэсэндээ яг сурахтай холбоотой эхний нэг сар бол гүйдэг авах гэж бол ерөөхдөө хувь хүний хувьд бол жоохон зүдэрсэн стресс түүнээс нөгөө нэг тэтгэлэгтэй холбоотой ч юм уу сурах төлөвлөгөөтэй холбоотой ч юм уу тренинг фейл нөгөө нэг судалгаа хийх газартай холбоотой ч юм уу тиймэрхүү асуудал бол ерөөсөө тулгарч байгаагүй. Тэгэхээр уулаасаа шалтгаалж байгаа юм байна тий өөртөө сая үлзээгийн хэлдэг дотор байрны асуудал дээр бас би өөрийнхөө комментиг хэлвэл миний очсон сургуулийн дотор байр гадаад оюутан яг хятад оюутнууд шиг ижилхэн 3 хүн нэг өрөөнд амьдардаг байсан. Тэгээд нийтдээ 3 одоо дайлийн өрөөг 12 хүн шеэрлдэг. Тэгээд тим одоо дотор байр байсан. Яг дотор байрыг нь би яг 10 хүртэл үнэлээч гэд хэрвээ хэвлүүл би 2 оноо өгнө. Тэгээд одоо тэр бол жишээ нь Сычуан одоо мужийн яг Сычуан гэдэг мужаараа нэрлэгдсэн мужийн их сургууль мөртлөө яг гадаад оюутнаа ингэж кэрлэх тал дээр маш муу. Тэгээд гадаад оюутнаагаа айгүй бүдүүлэг харьцдаг тийм сургууль байсан. Тэгээд ер нь бол хайхрамж амир багтай. Тэгээд бас өрөөндөө бас галтгоо байдгүй. Тэгээд бас халуун ус буцалгах боломжгүй, эндүү ашиглах боломжгүй. Тэгээд халуун ус авахаар тусдаа карта уншуулад авдаг, халуун усны цэгээс одоо халуун усаа авч уудаг. Тэгээд өрөөндөө хоол хийж идэх боломжгүй шууд одоо цалин унцдаг хязгаарлагдмал учраас тэгээд дээр нь нөгөө нэг хоол хийх газаргүй учраас яг тусдаа юм хоол хийх хэдий галтгой байдгүй байсан ч гэсэн тэрийг нь исламчтай оюутнууд бүгдээрээ хэрэгэлдэг. Исламч тусдаа хоолоо хийж халаал хоол хийж иддэг тийм. Тэгээд халаал буюу цэвэр хоол хийж иддэг. Бусад оюутнууд бол дандаа өөрийнхөө оюутны картанда мөнгөө ийгээд оюутны ганцнд очиж хоол иддэг байсан. Гэхдээ яг би бүх сургуулийг ийм гэж бол огт хэлэхгүй. Маш оюутнаа айгүй тийм элхсэг тотно. Тэгээд дээр нь гадаад оюутнаа айгүй сайн кэрлдэг тийм сургуулиуд хятадд байгаа. Тэгээд өөрөө маш сайн судалгаас тэр тухайн сургуулийн процесс яг яаж тэр ранкнд дээшлсэн байна вэ гэдгийг бас судалмаар юм байлаа. Одоо манай сургууль гадаад оюутан зүгээр ямарч фильтргүй авч ийснараа зүгээр ингээ ранкнд дээшлсэн байхад зарим нь бол яг шалгаж аваад бүх процесснийхэн дагуу шалгаж авдаг сургуулиуд ч байгаа гэдгийг бол би хэлмээр байна. Ийм боломжтой юм болоо одоо нөө очичлаа сургуультай очичлаа гэсэн чинь ингээд нөгөө нэг програм нь биш ээ өөр ээ тэгээд тэтгэлэгтэйгээ мөртлөөсөө сургуулаа солих боломж байд юм болов уу? Зиндүкэ гэсэн дээр. За ер нь бол байхгүй. Тэгээд
их боломжгүй гэдэг хариуг би бүгд амьд хятад ард улсын тэтгэлгийн хорооноос бол авсан. Тэгээд нэгт бол авахтаа бол тэд ямарч боломжгүй гэж хариу өгөөд хоёрт зүгээр сур гэдэг надад зөвлөмжийг өгсөн. Миний хувьд болохоор би энэний үндсэн одоо мэрэгчлээс судалгааны чиглэл зөрчиж байгаа учраас би тэгээд цаг алдахыг бол огт хүсээгүй. Залуу хүнд маш их цаг бол маш чухал. Тийм учраас би бол тэтгэлгээсээ өөрийн хүслээр татгалцсан байгаа. Тийм учраас анханасаа яг явахдаа өөрийнхөө бүх зүйлсүүдийг маш сайн судлаарай гэж бол зөвлөж байна. Миний хувьд болохоор яг зөвхөн ранка хараад судалгааны одоо мэрэгжил маань байсныгаа хараад очсон. Яг тэр сайт дээр бол ерөөсөө судалгааныхаа чиглэлийг бол тодорхой тавиагүй байснаас одоо болсон. Тэгээд судалгааны чиглэлээ хэрвээ тавьсан байсан бол мэдээж тэр сургуулийг бол сонгохгүй. Илүү судалгааны чиглэл таарах байсан өөр сургуулиудыг одоо сонгох байсан. Тэгээд сургуулиас авч хэрэгжүүлсэн ганцхан арга нь зүгээр л мэрэгжил солих гээд айгүй их одоо зүтгүүлсэн намайг. Өөрөлдвөл миний яг хүсээгүй мэрэгчлэр өөрөлдвөл солиулах гэсэн. Яг тэгэхээр тэд урд нь зөндөө олон оюу монголч бай гадны зөндөө олон оюутнуудыг хүчээр тэгж тэдний мэрэгжлийг нь солиулаад ингээ болоод исэн учраас намайг яг тэр аргаараа үзэх гэж бол үтсэн. Би бол хувьдаа бол тэрнтэй бол ерөөсөө огт санал нийлэхгүй. Тэгээд сургууль угаасаа шилжих боломжгүй гэдэг бас хариу өгсөн учраас би өөрийн хүслээр тэтгэлгээсээ татгалцсан байгаа. За үлцээгээ үед болохоор сургуулаа солиогүй ч гэхдээ тийм одоо нөгөө тийм сурж исэн оюутнуудаас харж байхад сургуулаа сольж исэн хүмүүс байсан уу? Тэгтээ тэтгэлэгтэйгээр байгаагүй юм шиг байна шүү дээ. Үлцээгөөс асууж байна. Үгүй чамаас асууж байгаа. Үлцээгөөс. Койкагийн хувьд болохоор угаасаа ямар нэгэн тийм зүйл угаасаа тохиолдох шанс байхгүй. Ягаад тэгэхээр явахаас өмнө угаасаа сургуулаа сонгоод койкагаас эрүүл мэндийн чиглэлээр энэ жил ийм сургууль байгаа. Ийм хөтөлбөртэй програм нь ингэж яв. Семестр нь ийм, өвлийн семестрт ийм юм үзэн, зуны семестрт ийм юм үзэн. Эднээс эдний хооронд зуны амралт, эднээс тэдний хооронд өвлийн амралт гэх бүх юм ингээд тодорхой бүр ингээд бичээд ном өгдөг бүр. Тэгээд бүр интерншипээ тийм газар хийн гэд явахаасаа өмнө бүр ингээд супервайзераа ийм 3 хүнийг ингээд сонгож гинэ. Энэ 3-ын хооронд очиж сешн болоод тэгээ нөгөө супервайзер хийх хүн маань 1 оюутан, 2 оюутан гэх юм бол хоорондоо бас очиод дахиад супервайзер дээр очиод ярилцлаганд ороод тэгээ супервайзер оюутнаа сонгодог. Тийм болохоор сургууль солин ч юм уу мэрэгжил солин гэсэн асуудал бол нэг гаргүй. Яагаад тэгэхээр хийх юм маань бие биендээ айгүй ойлгомжтой байгаад процесс айгүй ил тод явагддаг учраас хин хаашаа юу хийж байгаа тэр хүмүүсээс ямар оюутан яах гэж авч байгаа гэдэг хоёр тал хоёлаа их нэг оюутан очихоос өмнө их орондоо байхдаа бүх зүйлээ мэдээд явдаг учраас очиод би сургуулаа солино би мэрэгчлээ солино гэсэн зүйл бол гарах тийм ямар ч шанс байхгүй. Тэгэхээр нөгөө хоёр тал айгүй сайн ойлгуулсан. Тийм. Бүх юм нь ерөнхийдөө ойлгомжтой явагддаг ахаа. Миний хувьд болохоор ерөөсө тухайн сургууль маань одоо study plan уншаагүй, судалгааны чиглэл зөрсөн гэдгийг ерөөсө ойлгохгүйсэн. Дээр нь судалгааны study plan-а та нар яагаад уншаагүй юм гэсэн чинь шалтгаан нь айгүй инээдтэй. Чих англиар study plan-а бичсэн байна гэж надад альбер өгсөн. Яг үнэндээ бол бүгд амьд хятад ард улсын засгийн газрын тэтгэлэг бол англиарч study plan бичсэн бай, хятадаарч бичсэн бай, аль нь ч болно гэж бол зөвлөдөг. Тэгэхээр сургууль болон одоо тэр overseas student office-ийн багшийн өөрийнх нь одоо тайлбар бол айгүй тийм ёс зүйгүй нэгт мэрэгжлийн ямар ч ёс зүй хариуцсан. Тэгээ өөрөлдвөл алдаагаа тухайн сургууль ер нь хүлээн зөвшөөрдөг гэсэн үг. Тэгээд тэтгэлийн хорон ч гэсэн ер нь бол их сургуулийнхаа алдааг хүлээн зөвшөөрдөг юм байлээ. Тэгэхээр Монгол оюутнуудад яг энэ жил ч юм уу явмаар байгаа хятадд сурмаар байгаа оюутнуудаа зөвлөхөд та нар амар сайн судлаараа ялангуяа очих гэж байгаа сургуулаа бүр нэгнгөө судлаад ямар нэгэн асуудал гарч исэн эсхийг нь хүртэл судлах бол бас зүгээр юм байлээ шүү. Тийм. Энд болохоор юу юм бэлээ? Мастрын юунд бол програмд болохоор сургуулаа солиход жоохон асуудалтай адуулсан хугацаанд өгөх учраас бакалаврт дээр болохоор ерөөсөө хамаагүй яг гэвэл Европт нөгөө нэг хүн баг ингээд одоо баг бүх оюутнуудын 70% ч юм уу тий сургуулаа сольдог гэж байгаа хгүй ороод яг мэрэгжил мөн байна уу биш үү гэдгийг трай хийж үзчихээ. Тэгээ эхний
уйлалтаа угаасаа нөгөө бакалаврын явчин програм чинь нөгөө ерөнхий хичээл үздэг учраас тэгтээ кредит авах. Тэгээд дараагийнхаа сургаалд өөр хичээл салсан ч гэсэн тэрийг хатгалаад үлдэх боломжтой. Тэгээд дээрэс нэг айгүй олон хүн аплай хийдэг учраас бүх юмаа өөрөө одоо модруулга өөрөө холбогдоод сургууль руу өөрөө холбогддог учраас цаанаа нөгөө тийм асуудал үүсэхгүй ажил удахгүй учраас өөрөө л хүн тэрийг зохицуулаад дахин аплайдаад тэгээ өөр газар дахин очиж чадах юм бол сургууль олцох бол бүрэн боломжтой юм билээ чи. Тийм. Айгуу уяатай юм шүү дээ. Тийм, уян хатан боловч гэхдээ бүх юмыг өөрөө хөдөлгөнө. Цаашдаа юм бодлоо. Тийм. За одоо юу асуу гэж бодож байсан юм. Хугацааны хувьд болохоор яг хэдэн жилийн хугацаатай байдаг вэ тэтгэлэг нь? Одоо хамгийн дээд койкагийн тэтгэлэг ерөнхийдөө Солонгостой 2-3 жилийн хугацаанд сурч дуусгадаг мастерын дигри баачтай гадаад 1.5 жил заавал дуусгах хэрэгтэй тийм нэг хэцүү гэх юм уу? Гаргалга байдаг. 1.5 жилийн хугацаанд чи 30-аас дээш цагийн кредит цагийн хичээл үзээл. Тэгээд эрт нь мастрынхаа дипломыг бичээд тэгээд дуусгахтай. Тэгэхээр маш шахуу явдаг ерөнхийдөө програм. Өдөр алхамтай, өдөр алхам дадлахтай, өглөөний дадлагаа хийчээд үдээс хойшоо ерөнхийдөө 4-5 гэх хичээлдээ суугаад тэгээд тэр чин ганцхан хичээл суухгүй айгүй олон хичээл сууж байгаа шүү дээ. Тэгэхээр ингээд өдөр алхам зүгээр даалгавар хийгээл репорт бичээл презентацийн бэлцээр агаал ерөнхийдөө 7 хоног дуусаад хагасаа бүтэн санд амрах нь ерөнхийдөө айгүй бага. Тэгээл ерөөсөө байнгын л ингээд нэг ийм тэмцээн уралдаанд орж байгаа аялал зүгээр байнгын ийм шалгалт, шүүлэг, репорт тэгээл хажуугаар хийдээ явуулна гээл юм хайгаал ингээл ингээд датагаа боловсруулна. За одоо тийзийнхаа тэр хэсгийг бичиж гээл тий. Ерөөсөө амар ерөөхдөө бол тэгээд нэг гоё юм болохоор яг уу зуны амралт нь айгүй урт байдаг. Тийм цагаа ашиглаад ерөөхдөө тийзээ бол нэлээд сайн явуулж ирсэн миний хувьд бол тэгээд нөгөө нэг ягаад Солонгос зуны амралт нь урт байдаг вэ гэхээр амар халуун болчдөг. Тэгээд халууны амралт гэдэг ерөөхдөө жоохон 2 цагаар амардаг байхгүй. Тэгэхээр нөгөө орондоо л яг тийзээ амжуулах ерөөхдөө шанс гардаг гэх юм уу. Тэгээд амар дагуу яа гэхээр нөгөө Солонгос оюутнууд нь өөрсдөө бүр 2-3 жил үздэг программыг бид нэр 1.5 жил дуусгах хэрэгтэй. Тийм. Хугацааны хувьд бол минийх тийм байна. За, хэдтэй үед хэлний бэлтгэлгүй байхгүй шууд тийм. Одоо засгийн газрын тэтгэлэг ер нь бол одоо хэлний бэлтгэл гэдэг одоо жилийг бол баг хасж байгаа. Тэгээд яагаад тэгэхээр угаасаа анханасаа хятад хэлний мэдлэгтэй оюутан очно гэсэн шаардлага байгаа учраас тэгээд яг хөө хэлний бэлтгэлийнхээ хугацааг нэмээд өгчих юм бол мэдээж хэлний бэлтгэлийг нь бол чөлөөтэй одоохондоо бол чөлөөтэй сонгож болно. Миний хувьд би хэлний бэлтгэл сонгоогүйгээр 3 жилийн одоо хугацаа тавиад сурахаар болсон байсан. Тэгээд нийтдээ 1000 хоног яг хятадд яг сурна гэсэн юм төлөвлөгөө яг боловсруулаад тэгээд түүнийхээ дагуу одоо мэдээж визнийхаа материалыг суралцах төлөвлөгөө бас тэгж өгсөн байна. Ер нь бол 2 жилээс 2.5 жилийн дотор аль хэзээ төгсөөд тухайн оюутан маань нутаг бүтсэн байх ёстой. Тийм шаардлага. Энэ болохоор нөгөө хэлний бэлтгэл нэмэгдчих юм бол 3.5 жил болчихно гэсэн. Тийм байна тий. Гэхдээ хэлний бэлтгэлтэйгээр бас тэтгэлгээ анханасаа бас авч болох үсэн юм тий. Тийм тэгэж болно. Гэхдээ тэр бол хятад хэлний мэдлэггүй оюутнуудын хувьд тэгэж тэтгэлэг аавна гэсэн. Тийм байгаа англи дээр хятад мэргэжил дэвшлүүлэх мэдээж боломжтой. Тэхийн тулд тухайн тэтгэлэг горилогч оюутнаас бол англи IELTS юм уу эсвэл TOEFL-ийн оноо шаарддаг. Тэгээд англи хэллүүдээ өгөөд тэгээд тэндээ очиж англиар сурдаг. Англи дээр хичээлүүдээ. Мэдээж бас өөрөө хүсэх юм бол хэлний бэлтгэл сууж болно. Тийм бай.
Энд болохоор юу байсан? Бакалаврын төвшин болохоор бүр сумгаад 7 жил хүртэл суралцах боломжтой. Тэгээд Сара сурах юм биш. тийм тэгээ миний сонсноор бол 7 жил сурсан хүмүүс Монголоос л айгүй хэд юм лээ. Бүр сурахаар Нүүр найзуулъя гэж дурддаг баг тий. Ер нь аль тийм л дээ. Мэдээж 7 жил болж байгаа шүү дээ. Тийм. Тэгэл аяшаа лөө юм аа. Гоё нэ. Итали явна. Яадаг. Мастер төвшин болохоор сунгаад 4 жил хүртэл суралцах боломжтой юм байна. Тийм. Гэхдээ бас яг Тэндүүхэрийн ярьж байгаа шиг юу мэдээж шууд Итали хэлтэй ирсэн хүн бол харьцангуй дээр. Гэхдээ Монголд Итали хэл сурах бол аюу хэцүү шттэ. Итали хэл. За одоо нийл төв гэдэг Монголд. Тэгээ Монголоос болохоор хөвчлэн хүмүүс хятад руу хэлний бэлтгэлж явдаг. Тэгээ хятад хэл чинь өөрөө Европ хэлнээс шал өөр хэл шттэ. Тэгээ латин хэлнээс. Тийм болохоор хятад бас Монголд Итали хэл сурчаад энд ирээд мастер юм уу бакалавр би бол доктор сайн мэдгүй байна. Сургуульд сурахад бол хэлний бэрхшээл аюу их гардаг. Тэр бол хамгийн том 1/8-ын толгомдж байгаа зүйл гэж харагдж байгаа. Энд ирсэн оюутнуудыг харж байхад бол тэр ер нь металдал хэлээ сурвал ерөнхийдөө сайн гэсэн үг биш үү? Тийм. Тэгэхээр миний зүгээс зөвлөхөөр юм гэвэл хэлний бэлтгэлд энд ирээд сууснаа л зөв. Гэхдээ мэдээж яг төлбөрийн хувьд бол харьцангуй өндөр тусна л да. Тийм байна. Хотод нөгөө нэг Чинхуандао гэдэг хотод очдог гэсэн шүү дээ. Италиас сурч байгаа юм. Тийм баха. Тийм би тийг сонсч байсан. Тэгээд энэ ч бас нөгөө нэг хятад оюутнууд аягүй их байдаг. Тэснэ яг зөрүүтэй сонсогдож байна л да. Өөрөөсөө одоо нэг хятад өөрөөсөө гадаад оюутнуудад тавих анхаарал нь бага гэж байгаа. Тэгсэн чинь энд болохоор яг хятад оюутнууд руу чиглэсэн аягүй их юмнууд байд юм билээ. Аха. Мас гэдэг ахaltaа тий. Харин тийм баг. Тэгээд ингээд чатлалтын дээр тавуу энэ харагддаг ч юм уу гэж харагдсан. Тэгээд би бас юу дэлгэрүүлж ярих гэж бодлоо. Нөгөө Италид ч Монголоос ер нь бол бусад орны оюутнууд ч гэсэн ихвчлэн урлагийн чиглэлээр аяг суралцахаар ирдэг. Тэгээ урлагийн чиглэлээр энэ суралцахад болохоор 2 төрлийн сургуулаа. Нэг нь public 3 төрлийн байгаа. Нэг нь хувийн сургууль. Тэгээ нөгөө хоёр нь болохоор улсынх. Тэгээ улсынх дотор болохоор нэг нь их сургууль, нөгөөх нь академи гэж явдаг. Тэгээд их сургууль нь болохоор ерөнхийдөө програмуудыг ингээ харж байхад Монголтой ер нь адилхан шүү. Нэг ер нь бол төстэй програмтай байдаг. Илүү онл тал руугаа идэг. Тэгээ академи болохоор яг илүү практик тал руугаа яг ерөнхийдөө нөгөө дундад зууны урлаг гээл хөгжил нь угаасаа нөгөө академийн сургалтаар явж эхэлсэн. Тийм учраас тэр нь одоо хүртэл ингээ уламжлагдаад ирсэн байдаг. Тэгээд хувийн сургууль болохоор ялангуяа загварын сургуулиуд бол бүр дэлхийн яг топ сургуулиуд бол энд байдаг. Тэгтээ тэтгэлэг гэж баг байдаггүй. Тэтгэлэг гэж зарладаг. Тэр нь болохоор одоо жишээ нь юу аахгүй юу? Марангоны гэх сургууль. Марангоны сургуульд зөвхөн аплай хийхэд 4,000 евроны төлбөртэй. Тэнцгүй хамаагүй ч тийм шалгалтанд орохын тулд 4,000 евро төлнө. Тэгээд тэндээсээ тэтгэлэг олох нь болохоор тэр нэг түвшингээс зөвхөн 1,000 еврог одоо юу хасж өгч болж байна гэсэн ийм л тэтгэлгийн шалгуу юу гэдэг. Тийм. Тэрнээс биш тийм бүтэн одоо сургалтын бүрэн тэтгэлэг төлөвлөсөн байдаггүй билээ. Тийм. Тэгэхээр жоохон хэцүү юм аа тий. Тэгэхээр оюутан бол өөрөө тусдаа ажил хийгээд part time job бид нар хийх нь биш үү? Тийм. Гэхдээ миний бодлоор одоо яг тийм топ сургуулиуд чинь ингээд ерөнхийдөө харж байхад нэг багцаагаар нэг 17-8,000 евро, 20,000 евроны жилийн төлбөртэй байгаа байхгүй юу? Тэгээд нөгөө урдын хэлжсэн шүү дээ ингээд оюутан болгонд өөр төлбөр өгдөг тий гэдэг нь хувийн сургууль дээр бол хамаагүй. Хувийн учраас яг жилийн хэдэн евроны төлбөр гэж тавьж байгаа. Тэгэхээр тэрийг бол ажил хийгээд ч төлөх боломжгүй. Надад болох юм байна. Тийм.
Тэгэхээр нөгөө уус олгоны тэтгэлийн нөгөө нэг процесс шал өөр явж шүү дээ. Амжиргааны зардал нь өөх процесс нь одоо өөх тэтгэлийн хэмжээ нь хувь хэмжээ нь өөр, бас дээр нь төлбөрөөх зарчим нь өөр тий. Мөнгөний дээр болохоор койкогийн тэтгэлэг сар болгох стипенд өгнө. За тэгээд ирж очиод тик чинь даана. За тэгээд хэлцээ хэвлүүлэх тодорхой хэмжээний мөнгө өгнө. За тэгээд тэгээд чин ерөөдөө бол нэг ийм 3 юм coverлдаг. Тэгээд нөгөө нэг tuition free. Тэнгүүд хүн стипендээрээ өөрийнхөө ахуй эрхтэйний юм аавна гэсэн үг байхгүй юу? Ер нь бол тэгээд койкогийн тэтгэлэг авах юм бол та хэрвээ мөнгөө маш гол гэж зарцуулдаг хүн болоод хөөрхөн хэмжээний мөнгөтэй болоод ирэх боломжтой гэж болоод миний зүгээс хэлмээр байна. Хэрвээ тэгэл үргэлгэн тий над шиг хүмүүсээ тэгээс яг тэгэл угаасаа амьдарч байгаа үед амар олон мөнгө өрөх газартай учраас нөгөө зөвл ингээд солонгосын амар гоё. Гэхдээ нөгөө юм амар өндөр өртөгтэй учраас хэрвээ нөгөө асан мөнгөд тийм юм нөгөө нэг enjoy болгох юм entertainment юмдаа зарцуулаад авах юм бол ерөөдөө бол бас яг л хаардаг тийм хэлэг байгаа. Үлцээг нөгөө нэг хамт үүсэхгүй гэдэг зорилготой ерөөдөө бол аль болох оюутнуудаа дэмжих хангалттай хэмжээний стипенд өгөх зорилготой. Гол нь тухайн улсын хүнийг чадахжуулах зорилготой учраас ерөөдөө тиймэрхүү зүйлд нөгөө нэг анхаарал ч юм уу сэтгэл санаагийн зовоохгүй би сэтгэлээ дээр сурж байгаа зүйлдээ л анхаарлаа хандуул гэсэн тийм зорилготой тэтгэлэг учраас ерөөдөө төрийн албанд ажиллаж байгаа 40-с доош насны та заавал койкогийн тэтгэл аплай хийгээрэй л гэж миний зүгээс байна. Үлцэгийн хувьд болохоор одоо нөгөө койкогийн тэтгэлийн стипенд нь яг хэдэн онд авч ирсэн тэгээд тэр үед яг нууц шууд хэр хэмжээний хэлсэн бэ? Тэгээд нөгөө оюутан болгонд адилхан байлгүй. Би болохоор 2017 оны 8 сараас 2019 оны 2 сар хүртэл зурсан 1.5 жил нь яг тэгд дуусж байгаа байхгүй. Тэгээд 1.5 жилийнхаа хугацаанд болохоор ерөөдөө 990,000 вон авсан сарын. Тэгээд тэр нь сурж байгаа оюутан болгонд л адилхан тий койкогийн тэтгэл. Яг адилхан. Койкогийн scholarship авсан хүн болгонд адилхан. Хятадын хувьд болохоор стипенд нь ямар гэдэг вэ? Хятадын мастерын оюутнуудаараа сар болгон 3,000 юань авдаг. Тэгээд сар болгон сургууль дээр очиж стипенд авнаа гэж гарын үсгээ зурхаад баталгааж аваад тэгээд сар болгон өмнө өдөр данслуун шилжиж орж ирдэг байгаа. Тэгээд солонгосоор ирж очих тийсний мөнгө ч юм уу эсвэл ямар нэгэн тээврийн зардлын мөнгө бол өгдөг. Он нь болохоор энэ үстэй. Он болохоор энэ оноор явж байгаа гэсэн үг тийм 2 оны байдлаар гэсэн үг. 19 оноос 2 оны байдлаар тийм. За одоо өөр одоо нэмж хэлэхээр зөвлөхөөр үлдээсэн юм байна уу та хоёрт? Зөвлөхөд оюутнууд яг тэтгэлэг орилж байгаа оюутнууд яг юуны тул сурах гэдэг вэ гэдгээ аюулсаа ойлгоорой. Тэгээд яагаад тэгэхээр чиний залуу наснаас чи нийтдээ 1.5-аас 3.5 жилийг чамаас авах учраас чи өөрөө яг юунд зорж юуны төлөө сурах гэдэг вэ гэдгийг ойлгосоо гэж хүсэж байна. Монголд хэдийд мастрын диплом маань зүгээр л нэг цаас бит ингээд үнэлэгддэг болсон боловч яг дэлхийн товцон дээр мастрын зэрэгтэй хүн гэдэг маань та судалгаа хийх хэмжээнд очсон судлаач болох гэж байгаа хүн гэж бол дэлхий таныг ойлгоно. Тэгэхээр мастер гэдэг бол зүгээр л ажилд ороход хэрэгэлдэг нэмэлт хуудас цаас биш шүү гэдгийг бол би маш чухалчлан бол сануулмаар байна. Тэгээд дээр нь яг үнэхээр судлаач болох гэж байгаа бол өөрхөн study plan-ыг чи өөрөө бичээрэй гэж би зөвлөмөр байна. Тэгвэл зөндөө олон хүмүүс хүнээр бичүүлдэг, найзаасаа гуйдаг. Тэгээд найз нь яг өөрийнх нь яг ям хүсэл мөрөөдлийг мэдэхгүй учраас нэг юм зохиогоод биччихдэг те. Тэгээд тэр нь найз ямар буруу байхгүй шүү. Тийм найз буруу байхгүй.
Тэгээд гол нь тэр одоо чинь би бол өөрөө study plan-а бичсэн учраас би өөрөө юу сурах гэдэг байгаагаа маш сайн мэдж байгаа. Тийм учраас очиод сургуультаа санал нийлэхгүй гэдгийг бол шууд хэлж байгаа гэсэн. Хэрвээ найзын бичсэн study plan юм уу хүнээ бичүүлсэн study планы чинь бариад тэр тухайн сургууль чамайг авчлаа гэж бодоход чи очиод үг хэлье гэсэн ч ямар ч хэрэг байхгүй яа. Тэгэхээр чи өөрөө бичээгүй учраас ямар ч одоо шалтгааллах хэрэггүйгээр чи тэр сургуулийн хэлсэн юмыг хийхээс аргагүй болчихно. Тэгэхээр study plan-а өөрөө бас бичээрэй. Дээр нь Монголд яг Монголын боловсролын системд нэг алдаатай юм байгаа нь хизээч оюутнуудаа нөгөө тодорхойлох цагтл бичиж өгдөггүй. Тийм учраас оюутнууд өөрсдөө тодорхойлох цагтлаа бичих шаардлага гардаг. Тэгэхээр тодорхойлох цагтлаа ч гэсэн бас өөрөө бичээрэй гэж бол оюутнуудаа маш их зөвлөж байна. Амархан чи хэдий тийм study plan, recommendation letter, reference letter өдрөө өөрөө бичих бол маш амархан. Ингийн тул чи зүгээр Google дэх хэрэгтэй. Тэгээ Google дээр зөндөө олон одоо тодорхойлох цагтл болон суралцах төлөвлөгөөний загвар харах хэрэгтэй, унших хэрэгтэй. Тэгээд яг тэрэн шигээ өөрийнхөө үгээр цэвэрхэн бичээд найзаараа илүү сайн англи хэлтэй найзаараа мэргэжлийн англи хэлтэй найзаараа хянуулаад тэгээл тэр чин чамд үлдчихэж байгаа материал чи тэрийг хідэн ч улслуу хідэн ч удаа хэрэглэж болно. Тэгээд гол нь хүмүүсээр бичвэл өөрөө бичиж чадахгүй гэж битээ санаа зовоо. Жишээ нь би бол өөрөө англи хэлний оноо бол надад байхгүй. Би тийм мундаг супер англи хэлтэй биш. Би зүгээр л өөрийнхөө бичээд тэгээд өөрийнхөө ихчээ та надад хянаад өгөөч гэд гуугаад ихчээрээ хянуулсан байгаа. Мэдээж зүгээр нэг хүн дээр очиод чи study plan бичээд өг өөрөө юу ч хийгээгүй чиж хүн дээр очиод чи study plan бичиж өгөх гэдэг чинь амар их чухалтай зүйл ахгүй. Тэгэхээр аль болох өөрөө бичээд харин тэрэн дээрээ нэмж дөрөөлж нөгөө зөвлөгөө авах маягаар ажиллавал чамд болон тухайн хүнд чинь ч гэсэн амар байх болно шүү. За миний зүгээс болохоор ерөнхийдөө бол миний койкагийн scholarship авсан маань бол миний амьдралын бас нэг golden moment-ийн нэг гэж хэлж чадна. За яг тэтгэлэг авчаад нэг ажилласан газараасаа бол ерөнхийдөө суралцах хугацааны чөлөө өгсөн боловч тэр маань бол дэмжигдээгүй. Тийм болохоор надад хоёр л опшн байсан. Нэг бол ажиллаа авч үлдэх сурахгүйгээр ажилласаа бүр гараад тэгээд сургуультаа явах гэсэн хоёр сонголтыг бол надад өгсөн. Тэгээ би бол хоёр дахь сонголт буюу сургуультаа сурах гэдэг зүйлийг бол сонгоод тэгээд ажилласаа гараад бол явж ирсэн. Тийм болохоор ерөөхдөө нөгөө нэг уул нь бол койкагийн хоол зорилго нь бол энэ хүний ажлын байрыг татаад юм сураад ирснийхэн дараа дахиад тэр хүн илүү юм сураад ирснийхаа дараа тухайн байгууллага сурж ирсэн зүйлээ бүлээх ашиг гэдэг гаргах гэдэг зорилготой боловч Монгол улсын зарим нэгэн байгууллага ч юм уу одоо юу гэдгийг одоо калчер нэг тийм зүйлээс том зөрчлөөс болоод ерөөхдөө бол ийм бас эрсдэл гарч болно гэдгийг бас хэлмээр байна. Бүх зүйл нь сайхан гээ яриад ахаасаа илүү мэдээж агүй олон гоё зүйлүүд байгаа. Гэхдээ ийм эрсдэл бас гарна гэдгийг бас сануулж хэлмээр байна. За тэгээд нэг зүйл нь болохоор хичнээн нөгөө нэг ингээл тэтгэлэг авлаа гэж тэтгэлэг авсан бол зүгээр хамгийн ихний зүгээр хамгийн basic level гэж хэлмээр байна. Тэгээ очиод бол зүгээр амар сурна. Зүгээр ингээд амьд төлөх учраас бас гэрэн сэтгэлзэн бэлтгэлтэй байгаарай. Маш олон тас шалгараад ирсэн мундаг залуучуудтай цуг сурах учраас өөрийгөө амар юу гэнтэй хаана байгаа вэ гэдгийг мэдрээд амар хэлээд жоохон бутардаг ч юм уу тэгж жагаад нөгөө мэдээж нөгөө нэг шартаа хортой юмсэн бидний catch хийхин тулд мэдээж амар өөрийгөө одоо нөгөө зоригжуулаад хүчлээд явдаг учраас маш их зүйлийг сурна. Хувийнхээ хувьд ч тэр мэргэжлийн хувьд ч гэсэн ерөөхдөө бол маш их зүйлийг сурсан байна гэдгийг бол хэлмээр байна. Хойд нөгөө ингээл юм сураагүй юм шиг ингээл явал тэсээр гал дуусчдаг штэ. Тэгээд сураад ирснийхаа дараа бол тэрийг мэднэ гэж манай профессор надад хэлж ирсэн. Тэгээд тэр бол бас өмнөний ортой гэж хэлмээр байна. Тэгээд гурав дахь зүйл нь болохоор хичнээн чи завгүй амар их сурж ажилласан дээр үнэхээр гоё улсад гоё газар авахаар аялаарай, боломжоор аялаарай. Олон гоё зүйлийг үзээрэй, хараарай.
Тэгээд тухайн улсынхаа соёлд нь бас ингээд гоё сурах, гоё авч олмоор зүйлээ тэрийн суралцаад тий ирээд бас эндээ түгээгээрээ гэж хэлмээр өөр байна. улс руу аялаарай. Тийм. Ер нь бол өөр улс руу аялаарай. Гэтэ өөр улс руу аялал тэтгэлэгчэн зогсдээ шүү. Тийм бас нөгөө тийм дотоод журамтай тийм сургуулиуд бас байгаа. Тийм. Бас сургуулийн журмаас бас тэтгэлэг зогсох процесс нь бас өөр байдаг. Би зүгээр өөрийнхөө ажигласан зүйлээсээ харахад хятадд сурдаг оюутнууд тэтгэлгээ авдаг хэрнээ 100 болон цагаан сараар Монголдо буцаад хүрээд ирдэг. Харин тэгхгүйгээр жинхэнэ тэтгэлгийг чи өгч л байгаа юм чинь дүү өмнөд Азаар ч юм уу ойрхон байгаа. Тийм улсуудад луу гоё аялаад нүд үзээд юм үзэж нүд тайлаад ирээрээ гэж би зөвлөмөр нь хувийн зүгээсээ би өөрөө яагаад тэгэхээр тэтгэлэг авчууд дандаа тэгж явна гэж боддог байсан байхгүй. Энэ нөгөө нэг Монголоос ч нөгөө мороор л гарч ил ерөөхдөө тикет агуу хямдхан байгаа шүү дээ. Мороор ч цуснаа гарч ил гэж байна шүү дээ. Тэгэхээр нөгөө нэг Солонгос ч юм уу, ер нь Монголоос өөр газар Азууд ч юм уу, ерөөхдөө хоорондоо нислэгүүд нь агуу хямдхан байд юм билээ. Тэгэхээр аль болох тэр боломжоо ашиглаад олон орноор аялаарай. Гэтэл гоё хоол идээрээ. Гоё хоол идээд гоё юм үзээ зүйлс уугаад Ерөөхдөө тэгэл нөгөө нэг аль болох нөгөө нэг ажил амьдралаа зохицуулна гэдэг шиг тэгээд сурах үедээ сайн сураад яг хийх ёстой нөгөө монголчууд нэг юм байж тулгаж хийдэг. Тэгэхгүйгээр яг ингээд нөгөө төлөвлөгөөтэй би тэгтээ өөрөө яг гээгүй л дээ. Удлаа нэг амар тэгчих яриа ах уу. Тэгээ ер нь тэх юм бол илүү их чамд чөлөө цаг гарна. Чөлөө цагаараа нөгөө юмаа хийгээд суугаад авах биш. Илүү өөртөө нөгөө нэг зарцуулах цагаа хэмнэн гэсэн үг байхгүй. Тэгэхээр над шиг гэж хэлдээрээ. Тийм болохоор юмаа сайн төлөвлөгөөтэй хийгээл хичээл номоо хийгээл яг амрах үедээ бол гоё аялал, угаалал тэгэж явуул гэж байна. За энэ Италийн хувьд болохоор юм баа. Ерөөсөө нэг урд нь юм Европын хооронд амьдарч байгаагүйгээр шууд Монголоос ирсэн оюутан болохоор соёлын шок бол ер нь бол их нөлөөлдөг. Тэгээд тэр нь болохоор одоо яг бидний үеийнхэн ч болохоор Монголд тэгээд илүү нэг American школтой хүмүүс болсон шүү дээ тий. Бидний аав ээж үеийнхэн чинь Орос школтой байсан. Тэгээд илүү American школ амар бүр хальж яриад байна тийм болохоор би зүгээр юм уу. Тэгээд энд ингээд ирэхээр соёлын шокноос хамаараад тэгээд нэгдүгээр яг нэг латин гаралтай хэлэн тэгээ хоёрдугаар энд чинь бүр ингээд соёлын одоо бүх соёлын ингээ үрийг тарьсан газар байгаа хгүй. Манай Монголд гэсэн чинь ингээ яг соёлын хувьд тэгээ ялангуяа урлагийн хувьд гэмэл бүр ингээ 100 жилээр хоцрогдсон юм шиг надад бол харагдаж байгаа хгүй. Тэгээ шууд ингээ энд ирээд их сургууль сурахаар ер нь бол жил алдах нь бол тавторхой. Тэгэхээр ингээ амар яар ингээ хэдэн жил гээд бүх юм ингээ төлөвлөчөөд ирэнгүүт бодит байдал дээр угаасаа нэг амар сунгагдаж бүр 7 жил хүртэл гэж байгаа зү тий. Тэр тодорхой учраас хэрэг айгуу сайн зам бэлтгэлтэй авсан нэмээ тий. Бэлтгэлтэй ирээрэй л гэж хэлмээр. Бус нь бол ер нь адилхан тийм угаасаа л гадаад орон учраас хувийн зохион байгуулалт хэрэгтэй юм шиг санагдчихэв. За тэгээ энэ дээр нэмээд нэг мэдээлэл оруулахад гадаад гэлтгүй Монголд бас тэтгэлгээр суралцах боломж өгдөг. Миний хувьд болохоор бакалавраар сурч байхад зориг сангийн тэтгэлгээр нэг жил. Вау. Тэгээд дараа голомтын нэг шилдэг Монголын шилдэг 100 оюутны тэтгэлэг гэдэг. Тийм тэр нь болохоор 3-4 курстэй тэр тэтгэлгээр суралцж байсан. Оо чи ямар супер юм бэ? Окей, супер шээ. Тэгээд голомтын тэтгэлгийг авах. Тэгээд энд болохоор нэг шалгуур нь болохоор юу л идэг. Хамгийн гол шалгуур нь онц сурдаг байх хэвээр. Голчин 3.5-аас дээшээс суралцах байх хэвээр. Хоёрт нь болохоор нийгмийн итгэх хэрэгтэй гэдэг. Тэгээд тэр хоёрыг үнэлээд тэгээ яах вэ? Процесс нь бол ерөнхийдөө гайгүй зүгээр нэг хэлний шалгалтаагаар ажиллах ярилцлага гэсэн л зүйлүүд идэг. Тэгээд гол миний хэлмээр байгаа юм болохоор хүүхдүүд ерөөсөө оюутнууд мэддэггүй тийм боломжуудыг ерөөсөө мэддэггүй бүр ингээд Facebook хүчнээ олон ухаад идэг мөртлөөс тэрэн дээр ингээд зардал нь явж байхад тоодоггүй. Гэхдээ яг Монголын тэтгэлэг бол гадны орныхтай харьцуулахад бол бага л да. Нэг сарын
юу лээ 200,000 болоо 100,000 төгрөгийн стипенд өгчээсэн. Гэхдээ тэр нь болохоор нөгөө тухайн оюутныгаа аягүй сайн урамшуулж өгдөг. Суралцах тийм. Биш дээ айгүй тийм түлхэт зорж өгч байгаа байхгүй тий урам өгчээсэн. Нөгөө сүүлийн үед энэ оюутлогоо гээд компаниас уул уурхайн чиглэлээр зурж байгаа хүмүүстэд тэтгэлэг өгдөг талаа би саяхан баг 3 дахь өдөр юм шиг. Үгүй 3 дахь шиг 5 дахь. Хэдхэн хоногийн өмнө бичлэг үзсэн. Тэгэхээр уул уурхаагаар зурдаг хүмүүс бас тэрийг авах боломжтой хаа оюутлогоороо ороод үзвэл вебсайт руу ороод үзүүлээс мэдээлэл нь байгаа хаа. Тийм тэгээд энэ жил бас нөгөө нэг зориг сангаас юу хэрэгжүүлчихсэн нөгөө тийм менторшипийн хөтөлбөр тэр нь болохоор ингээд олон төрлийн мэрэгчлээ хүмүүсээс ингээд зөвлөгөө авах тэгээ бас тэр нөгөө 10 жилийн хүүхдүүдэд зориулсан юу хөтөлбөр байгаа байхгүй юу 12 дугаар хүүхдүүдэд зориулсан тэгээд нөгөө нэг одоо чи ямар төрлийн мэрэгжил сонирхож байгаа вэ энүүгээр бол яг юу хийдэг хүн болох юм гэдгийг тухайн мэрэгчлэлтэнтэй бүр холбож өгдөг тийм бас юу хөтөлбөр явж байгаа юм л тэр бүр аюу зур санагдсан би тийм байна. Тийм энэ жил болохоор загварын салбараа төлөөлөд менторинг оролцсон ивентэд нь тэр нь бас сонирхоорой гэж хүсэж байна хүүхдүүдийг. За тэгээд манай өнөөдөр нийллийн урт олчих шиг байлаа тий. Нийллийн урт олчлаа. Гэхдээ маш хэрэгтэй бид нэр яриаг өрнүүлж чадлаа гэж найдаж байна. Тэгээд бид бүгдээрээ алинныхан ч талд бол одоо юу гэдэг 100% мэдээж бас яг өмнөх подкаст шиг 100% зөвсөл буруу гэж тийм хэлэхгүй бид өөрсдийнхөө туршлагыг үндэслэн ярьсан байгаа. Танд ямар санагдгийг бид нэр таашгүй болох ч авч таашгүй. Заавал авцураарай. Заавал гадаад сурах гэхгүй тий. Гэхдээ сурвал чамд маш хэрэгтэй шүү гэдгийг бол бид гуруула дуу нэгтэйгээр бол чамд зөвлөж байна. Тэгээд би бас нэмж хэлэхэд яг урлагийн мэрэгжил сонгож байгаа хүн болвол тэтгэлэг авна уу, яана уу, онц сурна уу тэр чухал биш шүү. Чадвар нь чухал гэдэг гэдгийг хэлээ. Тэгээд энэ удаагийн подкастаа өндөрлөё.